За бид нар өнгөрсөн үргэлжлэлээр хамтдаа could have-ийн хэрэглээг суралцсан. За тэгвэл энэ нэрээр хамтдаа should have-ийн хэрэглээг суралцъя. За бид нар монгол хэлэн дээр ярьдаг. Би чам руу залгадаг л байж дээ. За өнгөрсөнд би залгаагүй. Гэхдээ одоо бодохдоо би залгадаг л байж дээ гэж бодож байна, тийм ээ. За өчигдөр би хоолоо оройтуулж иддэггүй л байж дээ. За өнгөрсөнд бол хоолоо оройтуул идсэн. Гэхдээ бодломаар иддэггүй байж дээ гэдэг бодлыг гаргаж байна. За эдгээрийг илэрхийлэхэд бид нар should have-ыг ашиглана. За энэ бол монгол хэлэн дээр харамсалтай маш их холбоотой. Тэгдэг байж дээ, ингэдэг байж дээ, тэгэх ёстой байсан гэдэг энэ харамслыг илэрхийлнэ. За би чамруу залгадаг л байж дээ гэдгийг хамтдаа гаргая. I should have called you. За сургуульд байхдаа илүү их суралцдаг байж дээ. I should have studied more when I was in school. За энэ өгүүлбэрийг та бүхэн комент хэсэгт орчуулж өгөөрэй. За би бага байхдаа видео тоглоом тоглоход тийм их цагийг зарцуулах ёсгүй байсан юм аа. Өөрөөр хэлбэл одоо бодохдоо харамсч бодож байна. За энийг should have-ийн хэрэглээтэй хамтдаа комент хэсэгт үлдээж өгөөрэй.